Сайн байцгаана уу? Racing Gentleman подкастын анхаа байна. Сайн байцгаана уу? Хишгэ байна. Өнөөдөр бид хоёр анхныхаа подкастыг хүргэхээр бэлэн болоод байна. Тэгээд үнийг хүргэхийнхээ өмнө өөрсдийгөө товч танилцуулъя гэж бодлоо. За, намайг Гамболдын Мөнх Хүшиг гэдэг. Би Германд 2004 оноос Хамбург хотод 2006 оноос амьдарч байна. Германд ерөнхийдөө нийтдээ бараг 16 жил амьдарчаад байгаа юм байна. За, миний мэргэжил бол хүүхэд хүмүүжлэлтэй холбоотой огтхон ч биш юм аа. Би business engineering буюу эдийн засаг ба инженер хоёрыг хосолсон мэргэжлийг Хамбург хотод амжилттай сурч бакалавр, магистрийн хамгаалсан. За, тэгээд сургуулаа төгсөөд би олон улсын нисэх онгоцны үйлдвэрлэгч компанид ажиллаж байгаад одоохоор ээжийнхээ амралтыг аваад бага хүүгэн харангаа, том хүүгэнд цэцэрлэгтэн зөөдөг ажил эрхэлж байна гэхүүтэй. За, яагаад хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой подкаст хийхээр болсон бэ гэвэл эмэгтэй хүн миний бодлоор урд нь ямар ч мэрэгжил боловсралтай байсан ч хүүхдээ болохоор ээж гэдэг ажлыг мэрэгшиж хийх болдог юм байна. Тэгээд миний түүх бол би Германд анх эрэхтэн хүүхд асрагчаар ирж байсан юм. Тэгээ хүүхд асрагчаар байхдаа би германчуудыг яаж хүүхдээ хүмүүжүүлдгийг ажиглаад маш их ажигладаг байсан. Тэгээд одоо өөрийнхөө том хүүгэн гаргасныхаа дараа хүүхэд хүмүүжүүлэх талаар эрчимтэй сонирхолж эхэлсэн юм. Тиймдээ ч энэ подкастаараа дамжуулан өөрөө суралцахын хажуугаар бусадтайгаа ялангуяа Монголд байгаа хүмүүстэйгээ юу сурсан мэдсэн талаараа хуваалцъя гэж бодоод энэ Racing Gentleman гэсэн подкастаа эхлүүлээд байна. Би 5 настай мөн 7 сартай 2 хүүтэй. Би энэ подкастаар дамжуулан Германд дахь хүүхэд хүмүүжлийн талаар сурсан, мөн ажигласнаа хуваалцсангаа анхаатайгаа хамт бас Солонгост мөн Монголтойгоо харьцуулж ярьцгаана. Тэгээд та нарт минь бид хоёрын подкастаас авах гэхийн ухаанаар хэрэгтэй гэснээ авч хэрэггүй гэснээ хаяна гэж бодож байна. За, одоо ингээд анхаа минь бас өөрийгөө түр танилцуулна. За, баярлалаа. Намайг анх цул гэдэг. Би 2010 оноос хойш Солонгос улсад ерөнхийдөө хэлний бэлтгэл, бакалавр, магистр гээд сурч байгаа. Одоо тэгтээ арай магистрийнхаа зэргийг хамгаалах гээд ингээд судалгааны ажилд явж байгаа ийм хүн байна. Би одоогоор 7 нас хүрэх гэж байгаа хүүтэй, 2 сартай бас нэг хүүтэй ингээд 2 хүүгийн ээж байгаа юм. За, сая хэллээ шүү дээ. Ингээд Германд байдаг хүүхэд хүмүүжлийн талаар одоо өөрөө мэдэж харсан зүйлсээ хуваалцж байгаа гэд одоо хэрхэн маань хэлсэн. Би болохоор энийг Солонгост ирнэ хүүхэд хүмүүжлийн талаар олж мэдсэн зүйлс тэрнтэйгээ харьцуулт хийгээд ер нь авах зүйлс нь юу байна? Тэр олон зүйлийг бас ингээд нөгөө хүүхдээ хүмүүжүүлж явцдаа бидэж авсан зүйлсээ хуваалцгаар бид хоёр ингээд ярилцаад тэгээд энэ подкастыг эхлүүлэхээр болсон. За, манай подкастын нэрнээс ч гэсэн анзаарч байгаа. Одоо бид нэр ирээдүйн джентльмен буюу зөв хүнийг хэрхэн хүмүүжүүлж болох вэ гэсэн аргуудыг өөрсдөө олж авахын тулд бас олж авсан зүйлсээ та нартай хуваалцахын тулд энэ подкастыг эхлүүлэхээр болсон. За, яагаад ер нь ингээд эрэгтэй хүүхдийн талаар ярих гээд байгаа вэ гэхээр би одоо өөрийнхөө хувийн туршлагаас харахад анх ингээд хүүтэй болчоод хүүгээ хүмүүжүүлээд ингээд нас ахих тусамж авах юм зөрчилдөөнүүд айгүйх гарч иржсэн л та. Хүүхдүүд бусад айлын хүүхдүүдийг хараад за ийм байдаг юм байна гэж ихэд эрэгтэй хүүхдүүд арай тийм юм хэтэрхий хөвч хөдөлгөөнтэй эрч хүчтэй ийм байдаг. Тэрийг нь би ингээд нэг дарах гал явах эмгтээлэг байх гэдэг юмсыг санагдсан. Тэгээд сүүлд мэдэж авсан зүйлс маань эрэгтэй хүүхдүүд ерөөсөө арга барил нь шал өөр байх хэрэгтэй байна гэдгийг мэдэж авсаас хойш энэ талаар айгүйх юм одоо хувийн төвшөнд судалдаг болсон. За, миний өөрийн мэргэжил болохоор одоо солонгос хэлний багш буюу гадаад хүнд солонгос хэлийг заах арга зүй гэсэн мэргэжлэр сурдаг. Тэгээд энэ мэргэжлийнхаа
сурч байх явцдаа бас Солонгосын Kids School гэдэг хүүхд хөгжлийн төвд Монгол хүүхдүүдтэй бас хэсэг ажиллаж үзсэн. Тэгтээ бас ялгаануудыг хэрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа суралцах явцдаа бас гаргадаг ялгаа зэргийг бас ажиглаж ирсэн. Тэгээд ер нь энэ талаар айгүй сонирхолтой болохоор бид хоёр ярилцаад энэ подкастыг эхлүүлэхээр болсон юм аа. За тэгээд эхний подкастаараа бид хоёр эрэгтэй эмэгтэй хүүхдийн ерөнхий ялгаа болон зан аашийн ялгаа хөдөлгөөнтэй байдгүй одоо дараахан байдгүй гэдэг ч юм уу ерөнхий юм онцлог ялгаануудыг ярихаар бэлдсэн. За эхлээд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ааш зангийн талаар ярилцвал за эмэгтэй хүүхдийг эхлээд хэлэх юм бол ярих дуртай. Тийм хүмүүстэй их ярилцаж ингээл ярилцах ерөнхийдөө бол ярилцах их дуртай юм байна л да. Тэгээ бас жоохон мэдрэмжтэй. Охтуудын хувьд нарийн мэдрэмжтэй, бусдыг ойлгох чадвартай. За альва харилцаа сэтгэл хөдлөлөөр хандах тиймэрхүү талууд ажиглагддаг бол за эрэгтэй хүүхдүүдийн хувьд болохоор ерөнхийдөө эсрэгээрээ маш их сониуж за ямар нэг юмд ингээл сонирхолтой санагдсан бүхэм рүүгээ ингээл орчих гээд байдаг тийм их тийм сониуж байдалтай энээсээ болоод бас аюул дуртах магадлал нэртэй байдаг. За тэгээд жоохон мэдрэмжгүй гэж хэлж болно л да. Мэдрэмжгүй тэгээд дээрээс нь одоо бусдыг ойлгох чадвар нь охтыг бодвол арай бага байдаг. За энийг жишээн дээр ингээд тайлбарлах юм бол одоо орой ороод ирэхэд нь ээж нь ингээд жоохон юм таагүй байх юм бол охтууд бол ээжээ юу асан бэ яагаа вэ би ч өвдөө юу ингэснүү тэгснүүг асуудаг бол эрэгтэй охтууд бол ерөнхийдөө нэг тэгэж ингэж оролцоол яасан бол гэдгүү байна. За тэгээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бас жоохон бага байдаг. Хүмүүс ярьдаг шүү дээ эмэгтэй хүмүүс хитийн сэтгэлийн хууралтай юм байдаг гэдэг ял. Тэгдэг бол эрэгтэй хүмүүс одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ жоохон бага. Энэ нь болохоор бага наснд нь ч гэсэн тийм байт юм байна. За тэгээд өөрийгөө үнэлэмж жоохон өндөртэй. Нэр төрөө одоо айгүйх боддог тийм зүйлс ажиглагддаг юм байна. Жишээ нь одоо ингээд тоглохдоо өрсөлдөхтэй ингээд хожигдох дургуй ч юм уу тий чадахгүй байсан ч гэсэн ингээд өөрийгөө бодоод нэр хүндээ бодоод чадна гэж хэлдэг ч юм уу. За бас өрсөлдөөнд заавалчгүй ялах ёстой гэсэн тийм одоо тийм ч хүсэлтэй байд юм байна. Сакс тоглолоо гэдэг хэтлээ одоо их улаарах ч юм уу тиймэрхүү зүйлсээс ажиглагддаг юм байлээ. Тэгээд би саяхан нэг зүгээр хүний хальт ярианаас сонсчихсан л да. Эмэгтэй хүмүүс их сэтгэл хөдлөл өндөртэй байдаг болохоор суши одоо нэг Японы уламжлалт хоо байдаг шүү дээ. Тийм сушины тоогоч хийдгүү гинэ. Ягаад тэгэхээр тэр сэтгэл хөдлөл нь тэндээ ингээд шингээд одоо нэг амтыг гаргаж чадахгүй ингээд хийх болгонд өөр амт гаргаад байдаг гэж. Тэгээ эрэгтэй хүмүүс болохоор ерөөдөө сэтгэл хөдлөлөө маш ингэж барьж чаддаг, хит илэрхийлдэггүй, тиймэрхүү байдаг болохоор сүшийн ерөөдөө жигдгээ нэг амттай байдаг гэж зүгээр хальт хүний ярианаас сонсоод тэгээ бас энэ дээр ингээд харьцуулаад харахад нэр тийвж байд юм болов гэсэн бодолд ирсэн шүү. За хоёрдугаарх нь үйл хөдлөл болон суралцах тал дээрх ялгаануудыг харах юм бол за эрэгтэй хүүхдүүд бол мэдээж гэж ерөнхийдөө их хөвчлэн эрэгтэй хүүхдүүд маш хөдөлгөөнтэй байдаг. Бүр эрч хүчин ингээд ориглоод нөгөө эрч хүчээ юун зарцуулахаа мэддэггүй юм хөдөлгөөнтэй наашаа цаашаа гүйсэн байлцсан иймэрхүү байдаг байх нь тэгээд бас аюулаас айж одоо болгоомжлох нь арай бага байдаг. Одоо хит их нөгөө сониучаасаа болдог ч юм уу хөдөлгөөнтэйгөөсөж болдог ч юм уу альва зүйлд өчгөх гээд байдаг тийм байдаг бол охтууд бол ингээд жоохон хоошоо суудаг юм дараахан байдаг те бас юм нөгөө аюултай зүйлсээс ингээд өөрийгөө хамгаалах аюултай шүү гэдгийг сайн мэддэг учраас өөрийгөө хамгаалах чадвар сайтай байдаг гоо тал байдаг. За бас нэг юм нь болохоор жоох юм нөгөө төрөмгий байдаг. Одоо тэгээд энэ хэрвээ төрөмгийн зангийн багаас нь ингээд зөв тийш нь залахгүй бол том болохоор одоо нөгөө юм л бол ингээд гар зургалж кайлаадаг ч юм уу те эсвэл нэг хүнийг нэг ингээд альва зүйл асуудлаа ингээд заавал хүчээр ингээд шийдгээд байдаг ч юм уу бүр одоо муугар бодох юм бол гэр бүлийн хүчрхийлэгч болох талт шин байдаг юм байна. Энэ бол ерөөсөй байглаасаа байдаг учраас энийг багаас нь эцэг гэх нь яаж хүмүүжүүлэх вэ гэдгээ сайн бодож явах хэрэгтэй гэдэг юм байна. За тэгээд бас нэг хөгжилтэй зүйл болохоор нөгөө орчноо харах хүрээ айгу багтай байдаг юм байна л да. Одоо фокусаа ингэж өргөн хүрээнд тааруулж чаддгүй. Тэгээд нөгөө хүмүүс ер нь ярьдаг штэ юмаа олдгоо гэл. Ээжээ миний ойм саана байгаа юм бэ.
наа шургуулганы чи 2 дахь нүдэнд байгаа гэхтэл байхгүй нэ гэлээд тэнгүүд ээж нэрэл нэг татал онгойлгоч жолоод өгдөг гэх. Энэ бол ерөөсөө юм тэр хүний хайхрамжгүй биш. Ер нь төрөлхийн юм байдгийн байлээ. Тэгээд энэ бас айгүй хөвгчлөлтэй санагдсан. За тэгээд бас нэг дахиад ялгаатай тал маань хэл ярианы хөгжил жоохон огтоос удаан байдаг. Тэгээд хэлд орохдоо ч гэсэн арай жоохон огтоос хойно одоо хэлд ордог. Тэгээд ер нь ярихдаа октод бол айгүй сайхан уранд зэ ингээл олон талын юм үгийн баялаг сайтай бүтэн өгүүлбэрээр яриад л бараг л юм уран зохиолын хэмжээнд ярьж чад хүүгүүд бол нэг 2 3 хүүг ингээд шиддэг ч юм уу те. Эсвэл нэг нэр өгүүлүүгээр ярьдаг ч юм уу. Иймэрхүү ялгаа бол байдаг юм байна. Энэ болохоор бас л төрөлхийн. Тэгээ энийг болохоор нөгөө шинжлэх ухааны талаас нь болохоор юу гэж тайлбарлаад байгаа гэхээр эмэгтэй хүмүүс болохоор одоо баруун зүүн тархийг ерөнхийд нь хоёулангийн ашиглах чадвартай гэдгийгсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ нь юу гэхээр хэлний чадвартай бас нэг дор ингээ олон зүйлийг одоо амжуулах чадвартай байдаг бол эрэгтэй хүмүүс болохоор тэр тал дээр жоохон дутагдaltaй байдаг юм байна. Энийг ч ер нь ихэнх хүмүүс мэдэх бах ер нь орон зай мэдрэмж айгүй сайтай байдаг гэдэг. Одоо ундаг дугуйнахтаа ч юм уу те ингээд ролик одоо тиймэрхүү зүйл унд сурахтаа айгүй сайн. Тэгээд орон зай баримжаа сайн болохоор одоо юм мөрөгдөггүй ч юм уу те ингээд хөөрхөн ивэн олоо явцдаг иймэрхүү тал юу ялгаа байдаг бол охтууд энэ тал дээр ерөнхийд нь харахад охид ч гэлтгүй том бол насан турш нэмэгтэй хүмүүс ч гэсэн орон зай мэдрэмж жоохон баримжаа жоохон муутай байдаг шүү дээ. Би одоо энд байна хааш явах юм бэ? Баруун тишээ жаална юм бэ гэдэг ч юм нэг юм хөвгөлтэйгэр хүмүүсээс яриад байдаг. Ийм байдаг юм байна. За өөр нэг ялгаа нь болохоор эрэгтэй хүүхдүүд жоохон харааны хөгжүүлээр илүү байдаг юм байна л да багасаа. Ер нь нөгөө худлаа хэлж ингэж одоо хүний тайвшруулахын тулд ч юм уу те эсвэл ингээд зүгээр нэг ингээд хөнгөө өнгөрөхөнд тулд худлаа хэлэх эсвэл ингээд шууд ингээд өмнөний хэлждэг тийм ялгаа байдаг юм байна. Одоо ингээд ээж нь ямар харагдаж байна, гоё харагдаж байна уу гэл тэгэхэд бол те одоо октод бол миний ээжтэй гоё харагдаж байна гэл хэлдэг бол хөвгөд бол ингээд харж байгаа ер нь л баг үнээр нь хэлждэг. Тийм бас ялгаа байд юм байна. За охтын хувьд л ерөнхийдөө тэгэл гарын урдуу чадвар сайтай те хэлний чадвар сайтай одоо хийсвэрлэг бодох чадвар энэ дээр болохоор хийсвэрлэн бодох чадвар дээр болохоор охтыг арай бага хөвгүүдийн хувьд болохоор энэ чадвар арай илүү байдаг гэж бас юм ялгаа гаргаж өгсөн байсан. За тэгэл охтуудын хувьд бол ерөнхийдөө тэгэл аливаа зүйлийг аягүй сайхан дэлгэрүүл тайлбарлах хэлхтэй сайн одоо чихний сонсох хөгжил сайтай анхаарал хандуулах чадвар бол өндөр аливаа зүйлийг цээжлэх чадвар сайн гэх мэт юм ялгаанууд байдаг юм байна. За эндээс ингээ харахаар за эрэгтэй хүүхдүүдэд ажиллах юм 4 янзын юм зөвлөгөөг бас өгсөн байгаа юм. Энэ дээр нь ямар 4 зөвлөгөө байгаа гэхээр эхлээд нэгдүгээрт нь хэлхээс илүү үйлдэлээр үзүүлэх гэж байгаа. Одоо аливаа зүйлийг ингээд гэрийн цэвэрлэх юм уу те тоглоомоо хураах бол ингээд тоглоомоо хураа гэл ингээд айгүй хэлээл зүйлнийх уртаар ингээд тайлбарлаад байхаас илүүтэй яаж хийдгийг нь үзүүлэх хэрэгтэй байт юм байна. Үйлдэлээр үзүүл. Бас нөгөө талаар одоо ямар нэг юм хийлэхдээ тусгай тийм нөгөө дохио биеийн үйлдэлээрээ дохио үзүүлж явах нь айгүй зөв одоо нөлөөлөл үзүүлдэг юм байна л да. Одоо нэг юу гэдгийг тогтогч юм уу болохгүй гэдгийг одоо болохгүй чи одоо бойл гэж хэлэх хооронд одоо хуруугаар x-элдэх юм уу те иймэрхүү байдлыг эрэгтэй хүмүүс айгүй хурдан хүлээж авдаг учраас ингээл хилээл өглөөд байхын хооронд тиймэрхүү үйлдэл юм уу дохио зангаагаар үзүүлдэг байх бол тэр нь илүү хурдан эрэгтэй хүмүүс хүрдэг юм байна. За хоёрдугаарт нь болохоор маш товч бөгөөд тодорхой тайлбар хийж явах нь айгүй зөв байдаг юм байна л да. Хит их ингээд сумжруулаад бүтэн өгүүлбэрээр ингээд хилээл өмнөөс суулгачаал ингэдیں тэгтеңгүй бол болохгүй гэдэг ингээд уршаад яриад ахаас илүүтэй одоо маш цөөхөн үгээр оновчтой байдлаар тодорхой хилээд явах нь арай хөвгүүдэд бас юм нөгөө хүрдэг юм байна. Тэгээд ер нь нөгөө ээж нар их олон өглөөд тахаар нөгөө хүүхдүүд жоох юм өглөө тэгээд за гэлээд шүү дээ. Манай хуулаа ингээд ийм чи ингэдэг ахгүй ингээд ингэсэн за гэлээ тэгээд тэгэхээр ингээд
ингээл тэрийг ер нь хамгийн богинохноор яаж ойлгуулах вэ гэдгийг сайн бодож явах хэрэгтэй юм шиг гоё ээж нар. За 3 дугаарт нь болохоор эерэг хүлээлт үүсгэх хэрэгтэй мэн хүүгүүдэд. Ер нь бол жоохон онгироол гэсэн үг л дээ. Онгироогоо дайл гэсэн үг л дээ. Одоо ингээд нэг өдөр ингээд өөрийнхөө хүслээр өргөө цэвэрлсэн байвал хөөх өстой ингээд айгуу сайн байна. Би чамаа ингээд цэвэрлэгээр ч одоо айгуух баярлдаг гэдэг ч юм уу те. Эсвэл цэвэрлэхээс өмнө миний хүүч одоо ингээд гэрээд нэг өргөө сайхан цэвэрлэгээр ээжэнстэй нэр сэтгэл санаа сайхан болцдог ч гэдэг ч юм уу. Тэнгүүд ингээд онгироод л одоо тэрийг нь хийчихдээ байна. Ер нь бол жоохон онгироогоо хөөргөж явах хэрэгтэй байна. За хамгийн сүүлд нь болохоор альва асуудыг одоо хийх зүйлсийг нэг дор ингээд бөөнөр одоо хэлэхгүйгээр жижигэн хуваагаад тэрийг яаж шийдэх вэ гэдгийг нь хэлж өгөх хэрэгтэй байна л та. Жишээ нь хичээлд явлаа гэж. За чи хичээлд яваад ингээд зам гараад ингээд яагаад очиод хуцаа ингээд хайлаад гэл ингээд бүгдийг хэлэхгүйгээр за эхлээд нь тэгнэ гэ. За дараа нь ингэн гэдэг ийм жижиг хэсэгт хуваагаад өгчих юм бол эрэгтэй хүмүүс яг тэрнийхэн дагуу ингээд яг тухайн ажлыг ингээд гүйцэтгээд явчихд юм байна. За иймэрхүү ялгаанууд бас ийм зөвлөгөөнүүдийг би олж мэдлээ. За тэгвэл таны хувьд? За миний хувьд бол нэмж хэлэхэд эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгааны талаар бол насанд нь онцлсан ялгаануудыг хэлж өгье. 0-аас 3 настай хүүхдүүд хүүгүүд ямар ялгаатай вэ гэсэн чинь охтууд төрөхдөө хүүгүүдээс ясны болон тархины хөгжил сайн байдаг гэж судлаачид хэлдэг юм байна. Ялангуяа тархины зүүн болон баруун хоёр тархины холбоос бол охтын хувьд бол илүү сайн хөгжсөн байд юм байна. Тэмдэж охтууд хүүгүүдээсээ бас илүү их ярих чадвартайгаас гадна бас бага өвддөг гэж судалгаагаар гаргасан байна. За 4-аас 5 настай хүүхдүүдийн ялгаанууд гэх юм бол хөвгүүдийн биеийн дааварт тестостерон гэсэн бодисын солилцоо 2 дахин их болсноор хөвгүүд улам их хөдөлгөөнтэй болж ноцолдож, тулалдах тиймэрхүү тоглоомнуудыг тоглох дуртай болцгоод юм байна. Харин охтууд бол арай тайван, зөөлөн тоглож одоо хүүхэлдээтэйгээ тоглох ч юм уу, зурах ч юм уу тиймэрхүү маягаар өнгөрөөдөг бол хүүгүүдийнх бол арай биеийн хүч орсон тийм тоглоомод ордог юм байна. Тэрэндээ ч юм уу да бас хүүгүүд бас жоохон ууртай, уцаартай гэдэг юм уу да одоо агрессив гэж хэлдэг шүү дээ тий жоохон тийм түрэмгий байдалтай болдог юм байна. Тиймээс энэ насанд охид хүүгүүдийн тоглох тоглоомнууд ингээд эрсдэс болж эхэлдэг юм байна. За тэгээд 6-аас 8 настай охид хүүгүүдийн ялгаа гэх юм бол хүүхдүүд маань охтууд болон хүүгүүд маань өөрсдийнхөө хүүсээ олцгооцсон өөрсдийнхөө тэр хүүсний үлгэр дуурайлыг аль хэдийн олсон байдаг юм байна. Тэмдэж хүүгүүд одоо би аавшгээ жолооч болно ч гэдэг ч юм уу охтууд болохоор зэрэг би ээжшгээ цөвлөгч болно ч гэдэг ч юм уу тиймэрхүү үлгэр дуурайлыг олсон байдаг юм байна. За тэгээд 9 наснаас дээшлээд эхэлсэн чинь охтууд болохоор хүүгүүдээс арай эрт өсвөр насны онцлогтой болж гормоны өөрчлөлтөнд ордог юм байна. Ялангуяа охтуудад бол эрт эхэлж бас удаан үргэлжилдэг. Тэгээд маш их гормоны өөрчлөлтөнд ордгоос болоод охтууд маань жоохон монголоор бол одоо ааш нэвдэрдэг гэдэг юм уу да тий арай өөр ааштай болж эхэлдэг. Хүүгүүдээс илүү их тийм ааштай болдог юм байна. Харин хүүгүүд болохоор арай тайван гэхдээ өсвөр наснд нь бас онцлогтой бас дааврын тэр гормоны өөрчлөлтөөс гадна бас тархины өөрчлөлтүүд ордог юм байна. Яагаад гэвэл яг энэ насанд чинь тархи маш хүчтэйгээр ажиллаж зарим нэг мэдрэмжүүдээ одоо хэрэгэлдэхүүн мэдрэмжүүдээ устгаж одоо хэрэглээгүй дурсамжуудаа ч юм уу тиймэрхүү юмнуудыг мартагдуулж одоо маш их хэрэгэлдэг юмнуудыг илүү хүчтэй бодгож өгдөг болохоор ингээд тэр их процесс тэр их ажиллагаа дунд байгаа тохиолдолд хүүгүүд маань бодит байдлыг дүгнэж чадхаа болдог. Тиймдээ ч аюултай эрсдэлтэй зүйлс аюугүй хийх магадлал өндөртэй байдаг юм байна.
За тэгээд хэдэн топ баримтууд хэлэх юм бол дэлхийд даяар болвол 51% бол хүү төрдөм байна. 49% нь бол охтуу төрдөм байна. Харин дайны болон өсөглөн гих мэд хүнд хэцүү үедэд бол охтууд илүү төрдөг гэж хэлсэн байна. Яагаад гэвэл охтууд анханасаа тийм арай биеийн дархлаа сайтай юм уу та тиймдээ илүү их төрд юм уу та одоо яг учир шалтгаан нь бол тайлбарлагдаагүй юм байна. Гэхдээ хөвгүүд 24%-аас октоос илүү их төрснийхаа дараа амнасаа алдах магадлал өндөр байдаг гэж байна. Тэгээд хөвгүүд ялангуяа томроод ирэх юм бол 15-аас 24 насныханд одоо нэлийн өсвөр насны одоо хөвгүүд болоод одоо залуучууд болоод ирэхээр зэрэг 1-4 настай хөвгүүдийнхаа хажууд 3-аас 4 дахин их амнасаа алдах магадлал өндөртэй болчт юм байна. Учир шалтгаан гэвэл маш их осол дүртэх ч юм уу хүчирхийл бүр тэрс байтугай амиа хорлох тиймэрхүү зүйлүүд бол энэ насанд бол илүү их тохиолддог юм байна. За ингээд миний топ баримт дуслаа. За тэгвэл би ингээд түр харьцуулъя л да тий. Германд одоо ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаа, хүмүүжилдэх ялгаа юм уу да тий. Тиймэрхүү ялгаа гэх юм бол түүхээс харах юм бол 19-р зууны хүртэл эмэгтэйчүүд дээд боловсрал эзэмших эрхгүй байсан юм байна. Тэгээ 19-р зууны дундаас эхэлж эмэгтэйчүүдэд зориулсан юм уу тийм мэргэжлүүд гарч ирж эмэгтэйчүүд одоо боловсрал эзэмшиж ажиллах боломжтой болсон юм байна. Жишээлбэл бидний өвөө эмээгийн үеийнх нь гэж бодъё л да тий Герман дахь бидний өвөө эмээгийн үеийнх нь болохоор яадаг байсан бэ гэвэл охтуудыг хэр баргийг сургадгүй харин хөвгүүдийгээ бол их мэрэгжил эзэмшүүлдэг байсан. Хэрвээ тэгээд охтууд их сургуульд орохоор бол за яг нөхөрт гартлаа их сургуульд сурж болно. Тэгээд нөхөрт гарахаараа зэрэг угаасаа гэртээ суугаад хүүхдээ хараад тэгээд гэрийнхээ ажлыг хийгээд суuna гэсэн тийм ойлголттой байдаг байсан юм бэ. За тэгээд хүүхдийнхээ хүмүүжилд бас ингээд хараад үзэх юм бол дээр үед бас одоо монголчууд ч гэсэн ярьдаг гэсэн шүү дээ. Ярьдэн шүү дээ. Тэгээ эрхүү уйлдгүй шүү гэж эрэгтэй хүүхд уйлах гал ангуул нулимсыг юу адаг те даруулаад байдаг. Энэ ч гэсэн одоо германч ч гэсэн бас тийм байдаг байсан юм байна. Одоо тэрийг гэхдээ индаанчууд өвчин мэдэрдэггүй гэж хэлдэм байна л да. За хөөе эрэгтэй хөлтөөлөх гал ангуул хөөе индаан хүн чинь хизээ өвчин мэдэрдэг байсан юм бэ. Миний хүү миний дүү уйлж болохгүй шүү гэж тэгдэг байсан юм бэ. Одоо бол ерөнхийдөө тэрийг бол хоцрогдсон арга барил гэж хэлдэг. Одоо эрэгтэй хөлтөө харин ч өстой эмэгтэй хөлтөө ижилхэн өөртөөхөө сэтгэл хөдлөлийг гаргах ёстой гэдэг. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгааг болвол аль болох тодруулахгүй хичээдэг. Тиймдээч гэр бүлд бол ингээд ажиглагдах юм бол хүмүүс хоёр хүүхдтэй болохтой голцол хоёр хүүхдтэй болохыг хүсдэг тий. Нэг нь эрэгтэй нэг нь эмэгтэй. Тэгээл яг л ижилхэн тийм хүмүүжүүлэхийг хичээдэг юм байна. За анхаа минь тэгвэл Солонгост ер нь бол эрэгтэй эмэгтэй хүүхдийн хүмүүжлийн ялгаа эсвэл ерөнхийдөө ямар ялгаанууд чи олж ажиглаж харсан бэ? Солонгос ч гэсэн ер нь ялгаагүй нөгөө эцгийн эрх ёс ноёлдог газар. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүсийг илүү одоо дээш өргөдөг тийм нийгэм гэхүү дээ. Одоо яг орчин үед бол харьцангуй тэгш байх гэж хичээдэг. За эмэгтэйчүүдийн эрх тэгш ирэх гэж ярьдаг боловч заавалч өөр нэг эрэгтэй хүүхэд байх ёстой гэж үздэг. Энэ нөгөө нэг миний бодлоор ургийн овог одоо монголоор бол ургийн овог гэдэг чинь тий. Тэр овгоос болдго юм шиг санагдсан л да. Одоо жишээ нэг Ким гэдэг нэртэй хүн байлаа гэхэд одоо үе удмаараа ирсэн тэр Ким гэдэг овгийг нь заавал эрэгтэй хүүхэд одоо үргэлжлүүл авч явах ёстой. Тийм болохоор заавалчгүй одоо их хүүтэй байх ёстой гэдэг ч юм уу. Тиймэрхүү үзлүүд бол одоо болтол байдаг. За бидний
ерөнхийн насаар бодоход бол бидний аав ээжийг одоо бага байсан үед гэхээр тиймэрхүү одоо үед бол тэр үед бол ер нь эрэгтэй хүүхдүүдийг маш их тийм ингээд хүндэлдэг охтуудаас илүү. Тэгээд охтууд бол яах вэ? Тэгээд сургууль сурсан жайлаа байсан жайлаа баг мөнгө хүрч сургууль төрд яадгийг. Тэгэл хүнтэй суугаад хүүхд гаргаал тэгэл гэрийн л хүн болох юм чинь ингээд тэгдэг. Эрэгтэй хүүхдээ болохоор за энэ алдаа ингээд манай өөр удмыг авч явна өстой. Айгу мундаг хүн гэлээ хүндэлдэг. Тэр битгээл галтгоонд ортолдгүй байсан гэж бас ярьдгийг. Эрэгтэй хүүхэд бол галтгоонд орох ёсгүй энэ гэсэн тийм үзэл баримтлал одоо ер нь бол яг одоо бол бас гайг болсон ч гэсэн бидний аав ээжийн насын үеийн хүмүүсийн одоо баг багтаа байсан тийм талаар ярихад бол тийм байдгийг. Одоо жишээ нь эмэгтэй хүмүүсийг бол гэрийн хүн гэдэг ч юм уу те ерөөхдөө тиймэрхүү маягаар их хүлээж авдаг. Тэгэхээр ерөөхдөө бол ялгаатай бол ханддаг ихтэй эмэгтэй хүүхдүүд тал дээр. Одоо бол яг нөгөө бидний үеийн эцэг эхчүүд бол харьцангуй ерөөхдөө л дэлхийд даяараа л тиймэрхүү болж байгаа хэл та. Эрэгтэйч байсан, эмэгтэйч байсан тэгэл хүүхэд бол хүүхэдтэй заавал эрэгтэй эсвэл заавал эмэгтэй гэдэг ах шаардлагагүй гэж байдаг боловч ер нь дундажаар бараг л ихэнх хувь нь бас л яг тэр нөгөө яг л одоо ивэ өвөн ч юм уу те хүүтэй бол нэг хүүтэй байвал зүгээр штэ гэдэг ч юм уу. Тэр байтугай нөгөө одоо олон нийтийн газар хүүхдийнхээ памперсыг солихдоо охтууд бол заавалчгүй ингээд юмар хаагаад нуух хэвээр. Эрэгтэй хүүхдтэй бол ингээд бүр сайхан ингээд одоо хөөрхөн нөгөө юуг нь харуулад те ингээд бахархалтайгаар би ингээд хүүтэй шүү гэж тэгдэг гэсэн тиймэрхүү зүйлүүд ч гэсэн саяхны хүртэл бас яригдчихсэн шүү. Тэгэхээр бас л ялгаагүй германтай адилхан эмэгтэй хүмүүсийг бол жоохон дорд үзэл эрэгтэй хүмүүсийг бол жоохон дээш нь өргөдөг. Тийм бол байсан юм байлаа. Одоо гэхдээ бас арай дээр болж байгаа л үүдээ. Одоо Монголд ч гэсэн ерөөхдөө тийм байсан баг. Одоо хуучин цагт бол эрэгтэй хүүхдийг бол нөгөө бас л гол голомтаа авч явна гэдэг ч юм уу. Эмэгтэй хүүхд бол тэгэл яг нэг хүнтэй суугаал тэгэл хаашаа ч юм өөр нутг руу яваал хүчтэй. Тэгэл ерөөхдөө тэндээ тэгээ шингэцдэг гэдэр гэсэн. Тийм байсан болохоор эрэгтэй хүүхдтэй бол заавалчгүй одоо нэг эрэгтэй хүүхдтэй байх ёстой гэдэр гэсэн тийм бас үзлүүд байсан баг. Нэрээ тийм байж магадгүй шүү те бодоод байсан чинь дээр үед чинь Монголч чинь эрэгтэй одоо хүмүүс эрэгтэй хүмүүс гэрэлсэн тохиолдолд эмэгтэй хүмүүс одоо охиныгоо бол айлд өгдөг штэ те. За охиноо би айлд өглөө гэд тэгэхээр чин зэрэг айлд өгсөж байгаа хүн болохоор хүүгээ л авч үлддэг гэсэн юм биш штэ те нэрээ. Тэгэл одоо өв хөрөнгийн хүүн авч явна. Эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутггүй гэдэг ч юм уу иймэрхүү хүнээс харахад бас л ер нь эрэгтэй хүүхдүүдийг жоохон хүсдэг байсан байх. Гэтэ энэ ерөнхийдөө дэлхийд даяараа ийм байсан байж магадгүй юм те. Яг үнэ эрэгтэй хүмүүс одоо ч гэсэн ажиглаад байхад улс төрчтэй ч гэсэн голцоо ирчүүд байдаг штэ тийм ээ. Улсын авч явж байгаа одоо канцлер Германд бол канцлер байдаг Монголд бол ерөнхийлөгч гэдэг ч юм уу тий. Тэгэхэд голцоо эрэгтэй хүмүүс байж идэг шүү. Тэгэхээр зэрэг эрэгтэй хүмүүсийг бол илүү давмгаалж үздэг одоо эрэгтэй хүүхдүүдийг давмгаалж одоо илүү үздэг байсан юм уу та гэж бодлоо. Гэхдээ Монголд бол хоёулаа ч гэсэн социализмын үед бол өссөн хүүхдүүд штэ тий. Тэр үед бол Монголд эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаа болвол гэж уул нь харагддаггүй байсан шүү тийм ээ. Чамд харагддаг байсан уу? Миний бодлоор өмнө нь бол нэг тийм эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхд гэж нэг ялгдаггүй байсан байж магадгүй одоо манай аав ээж үед ч юм уу те. Бидрийг яг ингээд сургуульд ороод ер нь ингээд ажиглагдчихсэн юм болохоор эмэгтэй хүүхдүүдэд жоохон илүү анхаарад явчихсан юм шиг санагддээ шүү дээ сүүл үе рүүгээ. Тэгээд өмнө нь бол тэгэл эмэгтэй хүмүүс нэг боловсрал эзэмшгүй бол тэгсийгээл тэгэл гэртээ нэг тиймэрхүү байдаг гэсэн бол орчин үед нь болохоор арай эмэгтэй хүүхд бол боловсралтай байх хэрэгтэй, бие даах хэрэгтэй. За банд нар бол яахтай нэг хар бар ажил хийлээ сургууль сурахгүй бол тэгэл өөрийгөө аваа явчихна. Одоо охтууд бол заавалчгүй ингээл дээд боловсрал эзэмшээл тэг нэг ажил төрөлтэй нэг дээд боловсралтай нэг хүний дор орохгүй юм уу те нэг бие даасан байх ёстой гэдэг тийм бас зүйлс айгүйх байсан юм шиг санагддээ шүү дээ. Тэр үнэн шүү бид нэрийг ялангуяа охтуудыгаа бол илүү их
боловсралт, октоодынхаа боловсралт илүү их анхаарад хөвгүүдийгээ болохоор зэрэг хойш нь суулгаад за яг хөвгүүд чи яах вэ тэгж байгаа л хар бор ажил хийгээд болчихно гэж боддог гэсэн. Одоо тэгээд харсан чинь яагаад ч юм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр боловсролын ялгаа Монголд маань нэлээд харагдаад идэг болчиход байгаа шүү тий. Яа тэр хүмүүжлээсээ ч үүдсэн юм уу та. Тэгээд одоо тэр ялдааг давтахгүй тулд одоо орчин үеийн бид нар эцэг гэхүүд хөвгүүдтэй бас их анхаарал тавих хэрэгтэй юм уу та гэсэн бодолтой байгаа тийм ээ бид хоёр. Тэмдээ чи одоо рейсинг джентльмен буюу одоо хөвгүүдийгээ бас джентльмен болгож өсгөж бас охтууд шиг яг л ижилхэн өндөр боловсралтай хүмүүс болгоё гэж бодож байгаа. За тэгвэл надад нэг асуулт байгаа юм л та. Ер нь одоо өөрийнхөө хувийн жишээн дээр анзаарч яхад эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа тэр тусмаа одоо яг өөрийнхөө хүүхдүүд дээр харж яхад ямар ялгаанууд ер нь ажиглагддаг юм бэ? Хүүгээ манай хүүч одоо 5 настай гэхээр ялгаанууд бол бусад охтуудтай харьцуулсан ялгаанууд бол айгүй олон байгаа л да. Жишээлбэл манай хүүч нь 2 настай байхдаа дөнгөж үгнүүд хэлж сурж байхад 2 настай охтод аль хэзээ ярьдаг болсон байх жишээтэй тий аль хэзээ ярьсан бол тэгээд манай хүү одоо л айгуулаг зурдаг тий хүнийг нүдтэй амтаа гарыг бас хуруутаа гэж зурдаг болж байхад охтууд бол аль хэзээ 3-4 насн дээр зурхтаа айгүй мундаг нүдийг сормуустай хөмсөхтэй амтаа бараг гурвуулын будагтаа тэгээ чихтэй гэж тэгдэг ч юм уу тий тэгж айгүй их мундаг зурдаг юм шиг харагдсан. Тэгтээ хөвгүүд болохоор зэрэг харин охтуудыгаа бодвол чи түрүүний анх хэлэхдээ хөвгүүд охтуудын яриаг ингээд ялгааг гаргаж ирэх хөвгүүд орон зай мэдрэх гэдэг юм да тий орон зай мэдрэх чадвартай гэжсэн тэр нь бол манай хүүд ажиглагддаг орон зай юм угсарч барих ч юм уу тиймэрхүү юмтай болохоор зэрэг айгуу сайн тэгээд бас айгүй хөдөлгөөнтэй охтуудыг бодлох юм бол өсөрч харайх ч юм уу альсэл модон дайрах альсэл янз бүрийн юм шидэх ч юм уу тиймэрхүү юмнууд бол охтуудаас илүү их харагдаж байсан. Жишээлбэл цэцэрлэгийн ингээд баяр болсон чинь ингээд жоохон юм тоглоомнууд байдаг байхгүй юу. Тэгээд жишээлбэл лаазнууд ингэж тавьж байгаа хүүхдүүдээр ингэж бөмбөгөөр онуулж тоглодог ч юм уу. Тиймэрхүү тоглоомнууд дээр ингээд тоглож байхад харахад бол манай хүү бол одоо хөвгүүд бол хамаагүй оновчтой шийдэж байхад охтууд бол ингээд бараг шийдсэн чинь ингээд өмнө нь ингээд унжих шийдтэй жишээтэй тийм юу бөмбөгөө тиймэрхүү байсан. Тэгээд өөр чинь ямар ялгаа байдаг вэ гэхээр бас охтууд болохоор чи ярьжсэн ярианда агасаа гадна бас үг чийжлэх айгүй сайн чадвартай. Жишээлбэл охтууд манай хүүг ингээд цэцэрлэгт нь ажиглахад дуулж барих ч юм уу тэгэхэд бол охтууд айгүй мундаг ярьдаг хэлж ярьдаг. Тэгээ манай хүү болохоор зэрэг мэдгүй дуртаатай ч юм уу дургуудаа ч юм уу яагаад бүүмэд заримдаа өөртөө хамт дуулдгүй тэгээ дуулахаар бол үгийг нь шаал өөрөөр хэлээд өөрийнхөө дураар одоо дууны аянд нь өөрийн гэсэн үгөө оруулаад дуулцдаг тийм юм ажиглагддаг би хүүдээ. За чамд манай хүүгийн нөгөө өөрийнх нь онцлог нь амар тийм хөдөлгөөнтэй эрч хүчтэй баггүй юу? Ер нь ингээл одоо гадуур явахдаа ингээд алхаад явж болох юм дээр ч ингээд амар шогшоол явж байдаг тийм үү? Ер нь юм гүүж харайх, юм биеийн хүчний юм тоглоомд айгүйх дуртай байдаг. Тэгээд ямар сандаа нөгөө цэцэрлэг дээр бас нэг монгол хүүхдтэй дээсэн. Тэгсэн чинь тэр хоёр одоо барилдаж байгаа мó яаж байгаа ингээд ноцолдоод тэгээд хэд удаа багшаас нь анхааруулга авч ийсэн. Ингээд биеэрээ ингэж хоорондоо тоглоод байна. Айгу аюултай байна. Тэгээ нөгөө хоёр маань одоо тэрийг мэдхгүй ингээд нэгнийгээ хоолоохоор ингэж боож аваад унгаасан энэ гэсэн тийм асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр ер нь пандер айгу тийм хөдөлгөөнтэй жоох юм аюултай тийм тоглолтог бас юмуд байдаг хэ. Та ч гэсэн сая хэлээ нөгөө модон дээр авирдаг ч юм уу. За ингээд гулсуур байлаа гэхэд
зүгээр ингээд голсчихгүй да арай нэг өөрөөр голсдог ч юм уу эсвэл голсуурныхаа доороос дээш нь авирдаг ч юм уу тийм ийм нэг юм жоохон аюултай зүйлүүд хийгээд байдаг. За тэгээд зураг тал дээр бол үнэхээр маш том ялгаатай байдаг юм билээ. Би бас нөгөө сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй ажиллаж байхад тэг ингээд зураг зурулдаг байхгүй юу. Тэгэхээр охтууд ингээд үнэхээр гоё ингээд гүнж ч юм уу ээжигээ гээл за багшигаа зурлаа гэхэд их гоё үстэй, палаачтай, зүгээр сормоосон дээрээсэн гоё өнгө өнгийн оруулахтай палаачтай зурдаг бол хүүгүүд нэг юм хар өнгийн харандаагаар нэг бөөрөнгийн толгой ингээд нэг зураас дураад би тэгээд нэг дөрвөн зураас дураад гар хөлнө гэд ингээд болцдог. Тэгэл тэр чинь нэг ягаад ч ингээд хүчлээд юм боломжгүй байгаа байхгүй юу. Ерөөсө тэгээд тэр нь бол өөрийнх нь зурцсан хамгийн боломжит хувилбар нь тэр байгаад ддэг. Тийм ялгаа бас харагдажсэн. Тэгээд анхаарал хандуулах тал дээр яг манай хүүгийн хувьд бол анхаарал хандуулсан тухайн хугацаанд маш үр бүтээмжтэй юм хийдэг мөртлөө удаан сууж чаддаггүй. Ингээд зарим ингээ охтуудыг харахад ингээд нухаал суугаал, ер нь ихцээ босч явахгүйгээр суугаал, юм хийгээл, зураал, тэгэл үргэлжлүүлэл өөр юм хийгээд идэг бол манай хүү за яг нэг юм хийгвэл яг таг суугаал хийлээ тэгэл болоо гэж босоо авчдаг. Тийм анхаарал хандуулах чадвар жоохон муутай байдаг. Бас нямбай биш ээ манай хүүгийн хувьд л. Энд гэхдээ яг эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаатай тал уу эсвэл зөвхөн манай хүүгийн онцлог уу? За ингээд өнгийн цаасаар юм хийлээ гэхэд ерөөхдөө ингээл баг нүдэн анжгаал барайл за энэ ингээ хоёр гоё тэгшээ нуглаараа гэхэд л ерөөд тэгсийгээл ингээл нэг хааш хийчихгээл тэр байдаг тал байдаг. Ер нь биеийн чадвар одоо нөгөө биеийн хөгжил нь бас жоохон илүү жоохон бяртай бас байдаг ба. Гүүр тариах одоо ямар нэг биеийн хүчний юмд амар сайн одоо бяртай ч юм уу тий. Тэгээд ямар нэг юм ингээ янзлах ингээ оролдох тиймэрхүү юмдаа бас их сайн байдаг юм шиг санагддаг. Нэг машина ингээд л оролдоод эсвэл нэг эвлүүлдэг тоглоом ч юм уу тий. Тиймэрхүү юм чи ингээд оролдоод зарим нэг эвдлэхийн нэвлээ зарим нэг хөөрхөн янзлсан ч юм уу тий. Тиймэрхүү бас харагддсан байна. Ярих чадвар гэхээс илүү одоо зарим найз нарыг харахад охтуудтайгаа ингээд кофе шопд ороод ингээд охтуудаа айгуу гоё юм яриад тий. Ингээд эсвэл ингээд кофе шопд ингээд хүүтэйгээ ороод ажиглах өнийг харж байгаа ч гэсэн тэр ээжээд ихнөө ингэснөө гэж ярьж байгаа. Манай хүү бол ороод за нэг захиалсан юм уулаа. За одоо гарах уу гэл ингээд. Үгүй чи байж л да би ингээд кофе ууж дуусаагүй штэ гэл тэгэхээр хүлээж байгаа л би болохоор ингээд айгуу хүлээлт бас ингээд гоё сонир сахи ярих гэдэг манай хүү гяс юм уучаад за уучлаа одоо гарах уу гэл ингээд. Энэ ярианы чадвар муутай гэх юм уу эсвэл нэг тэрийг чухалчилж авч үздэг байж магадгүй. За тэгэл одоо чинь усанд оруулахад бас их ялгаатай байж нөгөө арай жоохон багт нь баантай усанд оруулахаар тэнтэй ингээд нэг айгүй аюултай үйлдэл хийх гэдэг. Яг ингээд сайн хажуунаас нь харж байхгүй бол эсвэл ингээд усаа хайштай шин засдаг ч юм уу. Эсвэл ингээд нэг толоомоо аваад орсон тагаал тэрүүгээр айгүй тийм эрсдэлтэй юм хийж гэдэг. Тийм ер нь жоох юм аюулт өртгөд байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээ нөгөө ээжийн хувьд бүр тэрийг яана ингэчвэдээ тэгчвэдээ гэж санаа зовдөг болохоор бүр тэр нь илүү тод харагдаад байдаг гэж магадгүй. Ер нь нэг иймэрхүү ялгаанууд байдаг шүү. За тэгвэл ер нь ингээд хүүчин аав ээжтэйг ер нь ялгаатай харьцдаг уу? Эсвэл яг адилхан төвшөнд харьцдаг уу? Одоо бол манай хүү бол ялгаатай, яалтчгүй ялгаатай гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл юу гэсэн бэ гэсэн чинь те хэрв өөрөө ингэж асууя би олон аавтай олон ээжтэй байж болох уу гэсэн чинь болгүй бол тийм нөхцөл байдал байдаг шүү дээ болно гэсэн чинь тэгвэл би дахиад нэг аавтай болмоор байна гэж байсан. Тэгэхээр аавтайгаа илүү их тоглолдог тий аавтайгаа илүү их аавтайгаа илүү хүлгээр дуурайл тийм үү та. Тэгвэл ээжтэй болохоор зэрэг илүү их нялуурдаг ч юм уу тий ихлэх айгуу дуртай байсан. Жохон байхад нь би лавдаг тэр ялгааг бол айгуух хардаг байсан. Ажлаа хийгээл ингээд манай нөхөр ихлээд хүүгэн цэцэрлэгээс нь авдаг. Тэгэл нөхөртэй болохоор зэрэг аавтайгаа болохоор зэрэг за өдөр ямар байсан гэхээр зэрэг айгуу гоё байсан ингээл яа. Тэгэл ээж нь ажилласаа ирээл за миний хүү өнөөдөр ямар байсан бэ цэцэрлэгт гэхээр зэрэг онцгүй байсан тэр намайг ингэж зогсон гэл нөгөө
өргөдүүлэх гээл эрхэлэх гээл ялхраад тэгэл тэнгууд нь аав нь гайхаад чи надад айгүй гоё байсан гэж хэлээ эцтэйгээл тэгэл гайхаж байгаа юм чинь тэгэл баян тэгдэг тэрийг тэгэл нэг удаач биш хоёр удаач биш бүр баян тэгэл за аавыгаа аваад аав нь ингээл цэцэрлэгээс нь аваад аавдаа гоё байсан айгүй гоё ингээл баяр хөөртэй ангуул ээжигээ харангуй шууд ингээд нэлхарцдаг тийм ялгаа байдаг шүү нэрээ. Ер нь яг тийм адилхан юм байна. Тэгээд аав нартайгаа ингээ байгаар арай тийм бие даацсан нэг юм хоёр ихтэй хүн шиг айгүй дог байж байгаа л ээж одоо гаднаас ороод ирвэл ингээл яг юм нэг илэг барьдаг ч юм уу тиймэрхүү байдлаар тэр нүр аав нь бүр яг тэгж хэлээд байдаг юм яг ээжийг харахаар арай өөр болчиход тах юм аа гэд. Тэгээ би нөгөө багт нь анзаарч байсан байхгүй юу. Бүр нэлээд жоохон нэг ой мотой байлаа да. Тэгэхээр тэгээд нөгөө ээжтэйгээ харьцаж байгаа харьцаа тэгээд аавтайгаа харьцаж байгаа шал өөр ингэ санагдаад би тэр үед айгүйх гайхчихсэн. Тэгээ нөгөө тухайн үед болтол би зүгээр ингээл аав ээж хоёр байх ер нь тэгэл аавгүй хөлтөд чижээсээ одоо ээжгүй хөлт байсан ингээд яг л адилхан л харьцах юм чи ер нь заавал хоёлаа байхгүй ч байсан болох л байх гэдэг тийм бодолтой байсан байхгүй юу. Тэгээд хүүгийнхэн тэр байдлыг хараад хүмүүс нэг тухайн үед л ярьж чадахгүй шүү дээ. Тэгтэл ээжтэйгээ хойлохноо байх, аавтайгаа хойлохноо байх хоёр шал өөр. Тэгээ эрэгтэй хүүхдүүд тэр ч маа нөгөө багтаа ингээд аавтайгаа ингээ хамт тоглоал тэгээ аав нь ингээд онгоцуулаад ингээ тоглоход бүр ингээд амар юм ад жаргалтай ингээл инээгээл тэгдэг. Тэнгүүд ээжтэйг болохоор яг тиймэрхүү тоглоом тоглоход арай нэг өөр хариу үйлдэл үзүүлдэг ч юм уу. Тэгээд би бодож байсан байхгүй юу. Ер нь бол яагаад тэр аав ээжээр хоёлаа байх хэрэгтэй юм бэ хэрэг одоо эрэгтэй хүүхэд маань ээжтэйгээ шал өөр харьцаад аавтайгаа бас шал өөр харьцаад тэгээ бас ээжээсээ сурж байгаа юм аавнаас сурж байгаа юм шал хоёр өөр байд юм байна. Тийм учраас ер нь ээжинж байж ах хэвээр аавнж байж ах хэвээр байна да гэж зүгээр яг тухайн үед аль бодоод өнгөрч ирсэн. Яг юу гэж тайлбарлахад хэцүү ч гэсэн нэг тийм амар өөр харьцаа бол гардаг шүү. Тийм. Миний бодлоор бол би хүүгээ тэгж харьцахаар зэрэг уурладаг бай. Ягаад гэвэл би боддог аахгүй. За бусад хүнд болохоор зэрэг би ингээд чадaltaа тий би хүчтэй өнөөдөр гоё байсан ингээл харуулж олно. Харин ээжтэй бол сул талаа харуулж олно тий. Би энэнд гомдсон байсан гэдэг ч юм уу тий. Ээжтэй арай илүү тэгж сул ээжтэй илүү их найдаж одоо тэр сул талаа харуулдаг юм уу да гэж бодсон. Тиймдээ ч би ч гэсэн за ганц байгаа хүн ээжтэй л ганц би сул талаа харуулна. Бусад хүнд бол яг хүчтэй одоо чадaltaа зоригтой гэдгээ бол яг харуулад ээжиж болно гэж боддгоо. Тиймдээ чи ер нь ээжтэй тэгэл ээжигээ ирэхээр зэрэг ингээл нэлхраад унахаар зэрэг би лавдаг ууралдгүй ердөө харин ч өстой миний хүү тэгсэн юм уу хөөр хідөө гэл тэгэл өнгөрөөжтэй тэгээд угаасаа л тэгжил өөр харьцаж байгаа юм чинь. За энэ дээр бас нөгөө нэг юм хэлчихээс нөгөө эрэгтэй хүүхдүүд аав дээр нь хүлээн зөвшөөрөх амар тийм хүсэлтэй байдаг юм болов уу гэж ер нь боддгийн. Одоо би ундаг дугуйнаас сурчлаа гэж ээжтэй ирээд нэг юм бахархалтай хэлхээс илүү аавдаа тэг ингээ аава би ингээ чадсан шүү гэдгийг ингээ харуулах тийм юм чин хүсэлтэй байдаг юм болоо гэж боддөө шүү дээ. Одоо хүчтэй байгаа ч юм уу тийм учраас нөгөө ээж дээр л ингээд ээж ингэсэн тэгсэн гэд тэгдэг мөртлөө аав дээрээ очиод ингээ эрхлээл аава би ингэсэн гэдгээс илүүтэй би өнөөдөр ийм хийсэн ийм чадсан ингэж одоо мундаг байсан гэд ингэж хүлээн зөвшөөрөх гэж аягүй тэгдэг юм болоо гэж боддتي. Тийм байж магадгүй шүү. Тиймдээ ч аав ээж хоёртай шал өөр харьцдаг тий. За эрэгтэй эмэгтэй хүүхдийг одоо чи яг ийм байх хэвээр яг эрэгтэй хүүхд ийм байх хэвээр эмэгтэй хүүхд ийм байх хэвээр гэж чи боддгоо үгүй юу? Би ер нь энэ тал дээр аль болох яг юм хандхыг хичээдэг л дээ. Гэхдээ нөгөө миний өссөн орчин угаасаа нөгөө ялгаатай байсан би тэгээд өссөн болохоор бас өөрийн мэдлэхгүй бас тийм нөгөө ялгаатай ханддаг ч юм уу эсвэл тэрийг ингээд жоохон хүчлээд байдаг гэж магадгүй. Гэхдээ яг өөрийнхөө хувьд болохоор аль болох за чи эрэгтэй хүүхд юм чи ингэх ёстой, эрэгтэй хүүхд юм чи уйлж болохгүй гэдэг ч юм уу. Тэгэж юу н хандахгүй байхыг аягүй хичээдэг. Тэгээд
Энэ нэг яг манай жишээ байгаа л да. Би манай хүүхэд тэр үед чинь 3 настай. Тий. Арай 4 хүрээг байхдаа нөгөө Элса хүүхдийн кино үзчихэд тэгээд тэр Элсад л дурлсан юм шиг байгаа юм л да. Тэгээд нөгөө шинжлэх нь бэлгэнд миний хүү юу авмаар байна гэсэн чи Элсаг хүүхэлтэй авмаар байна гэдэг хамт агуулж аваад дэлгүүрээс юм Барби авч өгчээсэн. Тэгээд нөгөөх нь юм 2 палацтай. Тэгээд хөө маань нөгөө тэр тоглоомд аим дуртай байсан ч гэсэн гэртээ ирээд нөгөө ингээд плажин ингээд тайлаад өөр плажин хүмүүсэхөө тэр үсэж чадахгүй. Ерөөсөө юм нөгөө гарын урд айгу муутай. Тэгээд ээжээрээ нэг хэд удаа өмсгөө. Тэгээд сүүлдээ тэргээр ингээд нөгөө яг яаж тоглох учраас бас олоог байх. Зүгээр л гоё л харагдаад байгаа авсан юм шиг. Тэгээд тавьсан байж байгаа зүйл цэцэрлэгт яваад нэлээд жоохон томроод ирсэн хойно тоглоом байцсан. Миний хүү нэгнийгээр тоглохгүй мө гэсэн чи үгүй ээж энэ чи эмэгтэй хүүхдийн тоглоом байхгүй юу гэдэг жийсэн. Тэгээд уг нь бол яг тухайн үед аав ээжээр нөгөө хүүхдээ за чи эрэгтэй эмчтэй Барбигаар тоглож болдгоо ингэхгүйгээр зүгээр ингээд сонирхоод байвал ингээд тоглоод үзэг чад хэрвээ өөрийнх нь хүсэл байвал заавал нэг эрэгтэй эмтэй гэж хандахгүйгээр аль болох юм тэгшиг хандах гэж хичээсэн. Гэхдээ яалтчгүй нөгөө орчны нөлөө ч юм уу тэрнээсээ болоод за би эрэгтэй юм чинь Барбигаар тоглож болохгүй маань гэсэн бодолтой л болсон ирсэн байсан. Тийм эрэгтэй хүүхдүүд ялангуяа энэ бодлыг болохоор цэцэрлэгт олж авдаг юм шиг санагдсан. Манай хүүч гэсэн цэцэрлэгт яваад явсныхаа дараа эрэгтэй хүүхд юм байт юм байна, эмэгтэй хүүхд юм байт юм байна. Эрэгтэй хүүхдээ зөвхөн машинаар тоглох дуртай, эмэгтэй хүүхэд зөвхөн хүүхэлдэйгээр тоглодог гэдэг ч юм уу тиймэрхүү ойлголттой болсон. Тэгээд ердөө эмэгтэй хүүхдийн хийдэг юмд айгуу дургу. Одоо манай хүүгийн зурдаг юм гэх юм бол Ninjas Elsa-та тулалцдаг гэдэг зургууд зурдаг. Энэ ингээд манай нинжанууд, энэ ингээд Элсанууд, Элсагийн эсрэг ингээд торлолцож ийн гэх шиг тиймэрхүү зурагнууд айгуу зургтай болцоод. Тийм зураг дуртай болсон хэлээ. Би ч гэсэн уус нь бол анх болохоор би өөрөө хүүхдтэй болохоос өмнө ч юм уу айсад би хэлжсэн шүү дээ тэр нөгөө хүүхэд асаргчаар иржсэн гэд тэгэхэд охинтойсэн тэднийг ажиглахынхаа өмнө ч гэсэн би бодохтой болохоор эрэгтэй эмэгтэй хүүхдийг хүмүүжлэр ээж аав нь ингээд хүмүүжүүл за эрэгтэй хүүхэд өмд цамц өмсдөг эрэгтэй хүүхэд өмд цамц өмсдөг эмэгтэй хүүхэд балаажтай урт төстэй байдаг тэгээд хүмүүжүүлчихдэг юм болов гэж би бодохдоо бол хүмүүжлэл ингэж хүүхдүүдийг тусгаарлаж хүүсээр тусгаарлаж өгдөг юм болов гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь тэгээд би манай айлынхан маань эхлээд 2 охинтой байсан. Эхлээд 1 охинтой байж байгаа миний хардаг охин байж байгаа. Тэгээд дараа нь дахиж охинтой болоод тэгээ хамгийн сүүлд хүүтэй болсон. Тэгээд хүүтэй болохт нь болохоор ягаад гэвэл бодохдоо за энэ хүү чинь одоо эхчийнхээ 2 тоглоомуудаар тоглох хэлгүүтэй 2 эхчийнхээ хүүхэлдэйнүүд Барбинууд зөндөө эмэгтэй хүүхдийн тоглоомнууд байгаа. Тэднэрээр тоглох байлгуудэ гэсэн чинь эрэгтэй хүүхд бүр жоохноосаа бүр 1-2 наснаас эхлээд үгүй би энүүгээр тоглохгүй би машин нар тоглоно гэд тэгэл аав ээжээр машин авч өгөөл яасан чинь дахиад би машин аавна гэд тэгээд одоо харсан чинь тувт машинууд ингээд машинтай болсон. Тэгээд тэрийг ажигласныхаа дараа л би бодож ирсэн. За тэгвэл эрэгтэй эмэгтэй хүүхдүүд чинь өөрсдөө ингээд төрхтөө өөрсдийн тийм онцлогтой байд юм байна. Тэгээд тэр онцлогоороо бас ингээд сонирхолтой ч гэсэн ингээд өөр байд юм байна гэж л бодогдтiin. Тэгээд генеттэй юм гэх юм бол миний нэг сайн найз Орос найз охин байдаг байхгүй. Тэгээд тэр охин маань бас нэг одоо охин ч гэж одоо хүүхэнд болчихж байгаа юм л да. Охинтой тэгээд аав нь болохоор зэрэг одоо нөхөр нь охин юугаар хөл бөмбөгөөр тоглох дуртай байхгүй. За хөл бөмбөг тоглох юм аа. Тэгэхээр ээж нь одоо манай найз болохоор зэрэг охин хөл бөмбөгөөр тоглох айгүй дургу яахаа хөл бөмбөгөөр тоглох юм бол нөгөө лесбиш болчихно гэдэг нөгөө юу гэдэг лээ. Эмэгтэй хүүстэй ингээ сонирхдаг охин болчихно гэж хайгаад ердөө юугаар тоглолтгүй хөл бөмбөгөөр тоглолтгүй. Тэгэхээр зэрэг надад бол уул нь би хүүгүүдийгээ ч гэсэн
аль болох олон төрлийн тоглоом одоо хүүхэлдэй ч юм уу тиймэрхүү тоглоомоор тоглох гэж боддог боловч тэгээ манай хүүхдүүд анханаас сонирхолтой хэлээд үгүй би юм дурггүй гэд тэгдэг болохоор ч зэрэг тэгээ тэрүүгээр нь данж тоглуулж чаддгүй. Миний бодол болохоор зэрэг аль болох эрэгтэй эмэгтэй хүүхдийг тэгж анханаас тусгай одоо салгаж ялгаж үзэхгүйг хичээдэг л дээ. Би бас энэ дээр нэмж хэлэх юм бол яг нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхд ч үгийн төрөлхийн л цаанаасаа нэг юм ялгаатай төрж байгаа шүү дээ. Одоо бид дөрвөөс ярьсан. Энэ ялгааг нь бол айгүйх тийм үгүйсгээд яаж болохгүй л байна л мэдээж болохгүй. Тэгтээ бас хэдийг хайрцагч болох байх гэж боддгийг. За эрэгтэй хүүхд бол за ийм юм болтгүй ийм байх ёстой гэдэг ч юм ингээд хүчээр тулган шаардаад нэг хайрцагт хийгээд тэр яг хайрцагт дотор л байлгаад тахгүйгээр хэрвээ тэр хүүхд одоо хүсэж явах юм бол эмэгтэй хүүхд ч гэсэн хөлбөмб хүчин болох үнэхээр хүсэлтэй байл тэр хүслийг нь хүндэтгээд хөлбөмб хүчин болгодог ч юм уу. Одоо эрэгтэй хүүхдэд эсрэгээрээ жоохон юу ч үгүй одоо манайх нөгөө нэг жоохон эмэгтэй хүмүүс хийдэг ажлуудыг бас ингэж хийдэг штэ одоо хувилагч ч юм уу цэцэрлэгийн багш гэхээр одоо эмэгтэй хүний хийх ажил гэж боддог. Тэгтэл тийм сонирхолтой эрэгтэй хүүхэд одоо балет сонирхдаг эрэгтэй хүүхэд байх юм бол зүгээр тэр хүслийг нь ерөөсөө ингэж хүчээр ингэж хааж богдуулахгүй байвал болох юм шиг байгаа. Тэрнээс их заавалчгүй ингээл бас заалаа яг ижилхэн хандах хэрэгтэй гэж баар би аччихвал за чи энэгээр бас тоглох хэрэгтэй гэж ингэж ахаж бас бодохгүй бах тий. Тэгэхээр тэр хэдийг хайрцаггүйгээр зүгээр өөрөөх нь хүслээл зүүнд нь байлгах нь айгууд хамгийн зөв зам юм болоо та гэж бодож байна. Тий хүүхдүүдийнхээ онцлогтой тааруулсан тийм ээ. Тий. Жишээ нь одоо би багтаа ингэж юм морьтой болохыг айгуух боддог хүсдэг байсан байхгүй юу. Тэгээд тухайд нөгөө манайх хөдөө байсан болохоор хүмүүс ч нөх хөдөөний хүмүүс ч бэлэг өгдөг штеп. Зарим одоо хойно аваарай эсвэл ингээл дайга аваарай гэлдэг. Тэгээд яг манай эрэгтэй дүү битэрт ингээд нэг хүн бэлэг өгтөө надаа болохоор юм охин бируу аваарай гэлдэг юм байхгүй юу. Тэгсэн чинь манай дүүд болохоор сайхан юм даага аваарай гэл. Би уганд даага авах амар хүсэлтэй байгаа гэдэг. Тэнгүүд надад юм охин бируу гэдгээл. Тохоо үед нэг ямар сайн юм би одоо энүүгээс нь яах юм гоё морьтой олмаар ах чинь гэл гэж бодож байсан. Тэгэхээр тийм заавалч охин гэ тэгж ялгаатай хандахгүй л байвал тийм. Аль бол төлөөтэй хандхал дээр юм шиг. Бас нэг юм байд яриач гэж одоо би л нэг юм нөгөө нэвтрүүлэг үзэж байхад эмэгтэй хүүхдээс эрэгтэй хүүхд хөгжлөөр арай 2 жил эргэлөө хойно явдаг гэж хэлээрээний хувьд ч тэр ялгаагүй. Тэгэхээр би бас энэ ер нь үнний ортой байж магадгүй санагддаг. Тэгээд энэ нь ер нь өсвөр наснд нэр гүйцэд ирдэг гэж сонсч ирсэн юм байна. Тийм байж магадгүй шүү. Ягаад гэвэл өсвөр насны хүүхдүүдийг ажиглахад ч гэсэн охтууд аль хэзээ өндөр болцсон байдаг шүү дээ. Тэ өндөр болцсон өсвөр наснда орсон байдаг шүү дээ. Одоо 11, 12 ч юм уу. Тэгэхэд хүүгүүд болохоор зэрэг жоохон арай жоохон амхан биетэй хിവэрээ тэгээд бодол санаа ч гэсэн арай жоохон хүүхдийн бодол санаатай хിവэрээ байж идэг. Тэгэл яг 15, 16 болоод ихэр зэрэг хүүгүүд гівгэн төсөөлжтэй тий нуруу гарааж охтуудаас айгу өндөр болоод тэгэл юугаар сурлагаараа ч гэсэн сайн болоод явдсан штэ тий. Тэгэл их сургуульд ороод ирэнгүүт бүр айгу мундаг болоод ирдэ штэ хүүгүүд чинь тий. Тийм болохоор зэрэг тийм яг чиний сансан үнний ортой байж магадгүй шүү тий. Гэтэ бас яг хөвгүүд юм байх хэвээр охтууд юм байх хэвээр гэсэн бас бодолтой байж болохгүй л дээ тий. Яа одоо охтууд их ярьдаг хөвгүүд бага ярьдаг ч гэдэг ч юм уу тий. Тийм бодолтой бас байж болохгүй байх гэж бодож байна. Тийм хувь хүүхдийн бас онцлог янз бүр байж болно. Тийм бид хоёрын ерөнхийдөө өнөөдөр ярьсан бол зүйлс болохоор ерөнхий нийтлэгээр одоо дунджаар авч үзүүл гэсэн үүднээс ярьсан байгаа. Тэрнээс заавалчгүй юм байдгийн гэсэн бодол зүйл биш. Бас тухайн хүүхдийн онцлог гэж болно. Эсвэл айгүйх ярих дуртай хөөж байж болох юм байна. Эсвэл хүүхдүүд цовтой, эсвэл хит их юм нөгөө хөдөлгөөнтэй огтуч бас байдаг шүү дээ, тий. Тийм яг үнэ. Жохоо өршүүд юм шиг тий. Тиймэрхүү огтуч бас байдаг шүү дээ. За тэгвэл хоёлаа ингээд яриагаа дуусгахынхаа өмнө хоёлаа бүх ярьсан юмдаа нэг дүгнэлт хийгээд үзье л да тий. Хоёлаа ярьлаа шүү дээ тий. Хөвгүүд маань ерөнхийдөө бол охтуудаасаа
арай өөр байд юм байна. Ер нь бол охид хүүгүүд маань өөр ингэсэн онцлогтой байд юм байна. Тэгээд энэ онцлогт нь тааруулж харьцах ёстой юм байна. Тэгээд бас хүүгүүдийг октоудтайгаа хэтэрхийг харьцуулж болохгүй юм байна. Тэ? Бас октод маань өөр юм байна шүү. Тэгээд бас анхаарал халамжаа хүртэл хүүгүүдийг томрох тусамд нь сулруулж болохгүй юм байна. Яагаад гэвэл томрох тусам хүүгүүд чинь илүү их аюул осолд орох магадлал өндөр болоод ирдэм байна. Чамд ямар дүгнэлт байна? Ерөнхийдөө миний хэлчихсэн санааг бол хэлчихлээ. Одоо эрэгтэй хүүхдээ маань онцлог ялгаа өөр байдаг, эмэгтэй хүүхдээ ч гэсэн юм өөр өөрийн онцлог байдаг. Тэгэхээр тэр онцлогуудыг нь бас ойлгож явах нь айгүй чухал юм шиг санагддаг. Ойлгоод тухайн одоо онцлогт нь тааруулж өөр одоо арга байдлаар хүмүүжүүлэх нь одоо ирээдүйд зүүхэн болоход нь сайн нөлөө үзүүлэх юм болов уу гэж бодож байна. За тэгвэл хоёулаа өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөе. За дараагийн маань подкастын сэдв нь хүүхдийн хүмүүжүүлэлт гэр бүлийн оролцоо, ялангуяа аавын оролцооны талаар бид тээр ярих гэж байгаа. За тэгээд өнөөдрийн подкастыг сонсон та бүхэндээ баярлалаа. 14 хоногийн дараа уулзцгаая. Баяр таа. Баяр таа.